2019 онд Өмнөд Солонгосын нийгмийг цочроосон нэгэн хэрэг ил болсон билээ. Энэхүү хэргийн гол эзэн бол Инхэ. Тэр даатгалын аллагын хэрэгээр 2019 онд олон нийтийн дунд маш сенсацтайгаар танигдсан эмэгтэй. Бүсгүй даатгалын мөнгө завших зорилгоор нөхрөө хөнөх гэмт хэргийг зохион байгуулсан нэгэн. Түүний энэ аимшигтай түүхэн олон хүний амьдралд харамсалтай үр дагавар авчирсан билээ. Инхэ 1988 онд Өмнөд Солонгосын Инчон хотын Ёнсу дүүгийн орчинд төрсөн. Тэр айлын ганц хүүхэд байж, түүний гэр бүлийн нөхцөл багаас нь маш хүнд байсан. Эцэг эх нь хөгжлийн бэрхшээлтэй гэр бүлийн орлогогүй тул төрийн дэмжлэгээр амьдарч байсан. Тиймдээ ч Инхэ өсвөр насндаа сургуулиа орхиж гэрээсээ явсан байдаг. Охин бүр 3 дугаар ангид байхдаа анхны хэрэгээ үлдэж цагдаад баригдаж байв. Тухайн үед цагдаа нар түүнийг бага насны хүүхэд хэмээн сануулга өгөөд явуулсан. Тэр нийт амьдралынхаа туршид 9 удаа гэмт хэрэг толбогдсон цагдаад баригдаж байсан түүхтэй. Өсвөр насндаа эрчүүтэй танилцаж улмаар тэдэнтэй унтсныхаа дараа төрөвч гар утас зэргийг нь хулгайлдаг байсан байна. Тухайн үед хохирогчд нь насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон тул цагдаад мэдэгдэлгүй өнгөрдөг байсан. Ингээд тэр 2010 онд 19 настай байхдаа жирэмсэн болсон байна. Тэр жирэмсэн байхдаа шөнийн зингээний газарт очиж бусад зочдтой маргалдаж танхаарсан хэрэгээр цагдаад шалгагдаж байсан удаатай. Найз залуутайгаа гэрлэх гэж байсан ч тэр хоёр автын осолд орж найз залуу нь газар дээр амиа алдсан бол гайхалтайгаар Инхэ амьд үлдсэн байна. Ингээд дараа жил нь буюу 2011 онд тэр охиноо дөрүүлснээс гадна хуучин найз залуугийнхаа амьд даатгалын мөнгийг авсан байдаг. Дараа нь 2014 онд тэр шинэ хамтран амьдрагчтайгаа Таиланд руу аялаж байхад нь найз залуу нь усан чумж байхдаа бас осолдон нас оров. Инхэ тухайн үед түүний амьд даатгалын мөнгийг авахар санаархаж байсан ч амжилтыг олоогүй, хохирогчийн гэр бүлийнхэн уг мөнгийг авсан байдаг. Ингээд дараачаар нь Юн гих залуутай танилцсан үерхэж 2017 онд гэрлэлтэд батлуулав. Түүний нөхөр Юн Өмнөд Солонгосын томоохон компанид судлаачаар 16 жил ажилласан, жилд 60 сая вон ойролцоогоор 50,000 Америк долларын орлоготой байж. Гэвч түүний хувь заяа эхнэрийнхэн гарт амиа алдснаар төгссөн юм. Инхэ нөхрөө хордуулан дараа нь живүүлж амь насыг нь бүрлэгсэн хэрэг сэжиглэгдэж хэргийг мөрдөн шалгах явцад өөр олон хэргийн уул мөрүүд илэрсэн. Хамгийн аимшигтай нь Инхэгийн өмнөх хоёр найз залуу нь мөн адил тохиолдлоор хохирсон байв. Хэргийг гүн гүнзгий судлах тусам олон зүйл ил болсон нь Инхэ насанд хүрээгүй байхдаа биеэ үнэлэлт болон олон удаагийн хулгайн хэрэг даатгалын залин гэх мэт хэрэгүүдэд холбогдож байж. 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 31 настай Инхэ нөхөр Юнтэйгээ хамт Кёнги аймгийн Ёнчугийн хөндийд аялалд явсан байна. Тэдэнтэй хамт Чу Хёнсу гэх нэгэн эрэгтэй явж байсан бөгөөд нөхөр Юнгийн хувьд тэр хүн нь эхнэрийнх нь найз гэж ойлгож байв. Харин үнэн хэрэгтээ Чу Хёнсу нь Инхэгийн нууц амраг байсан юм. Нөхрөө аялалд авч явахын зэрэгцээ нууц амрагаа хамт дагуулж явна гэдэг харгас шийдвэр. Үгээр зогсохгүй Инхэ болон Чу Хёнсу нар аль хэдийн юу болохыг нарийн төлөвлөжсөн байсан юм. Зугаатай байдлаар цагийг өнгөрөөхийн тулд тэд 4 метрийн өндрөөс ус руу үсрэх тоглоом тоглохоор шийджээ. Харамсалтай нь орой 8 цаг үед Юн живж амь насаа алдсан байдаг. Хүмүүсийн хувьд энэ нь золгүй осол мэт харагдаж байсан ч цаана нь гэмт хэргийн хувилдаа нуугдж байлаа. Нөхөр Юныг живж нас барсны дараах анхны мэдээлэлээр түүнийг сэлж чаддаггүй байсан учраас золгүй осолд орсон гэж дүгнсэн байна. Гэвч мөрдөгчд болон даатгалын компаниудын зүгээс зарим нэг зүйлс хэтэрхий с сэжигтэй санагдаж эхэлсэн. Юун жив хөд Чу Хёнсу түүний ойр хавьд байсан ч аврах гэж оролдсон ямар ч мөргүй. Харин Инхэ ямар нэгэн сандралгүй хит тайван байдалтай байж. Хамгийн ноцтой нь Юун ам өргөцсөний дараахан Инхэ даатгалын 800 сая воны нөхөн төлбөр авах гэж оролдсон байна. Даатгалын компаниас хүсэлтийг нь татгалзсны дараа Инхэ маш их уралсан. Даатгалын шимтгэлийг сар бүр тогтмол төлдөг байсан атал осол гарсны дараа даатгалын компани нөхөн төлбөр олохоос татгалзсан нь туйлын шудраг ус явдал гэж үзжээ. Иймд 2020 оны 3 дугаар сард Инхэ өөрийн санаачлагаар SBS телевизийн үнэн мэдмээр байна нэртэй нэвтрүүлэг тандан даатгалын компанийг мэдээлж гомдол гаргасан. Нэвтрүүлгийн баг түүний мэдүүлгийг сонсоод хэд хэдэн шалгалт хийсний дараа тэд юуны үхлийн шалтгаан энгийн биш гэдэгт эргэлзэж нэвтрүүлгийн судалгаа болон мөрдөн байцаалтын чиглэлийг даатгалын компаниас Инхэ рүү шилж үзсэн. Инхэ тус нэвтрүүлгийн багт өгсөн мэдээллээрээ нөхөртөөгөө гэрлэхээс өмнө 4 жилийн хугацаанд харилцаатай байсан ч 2017 оны намар гэрлэлтэд бүртгүүлснээс хойш юунтэй хамт амьдардаггүй байсан гэдгээ хэлжээ. Тэд зөвхөн амралтын өдрүүдэд уулздаг байсан бөгөөд гэрлэлтийн дараа огт хамт амьдарч байгаагүй. Инхэ нөхрийнхөө худалдаж авсан байранд амьдарч байсан бол нөхөр Юун нь байр түрээслэн амьдарч байв. Тэд өдөр тутмын амьдралдаа бараг уулздаггүй, зөвхөн амралтын өдрүүдэд уулздаг байж.
Ийхээ нь янз бүрийн шалтгаан тоочин хамт амьдрахаас татгалзсан байдаг. Ингээд нөхөр нь арга буюу Кёнгимужийн Сувон хотод 3 сая воны барьцаатай сар бүр 500 мянган воны төрөөс үлдэх байранд ганцаараа амьдрах болсон байна. Харин ийхээ нөхрийнхөө гэрлэгтээ худалдаж авсан шинэ байранд амьдарч нөхөртөө байрны зээлийн төлбөрийг төлөхийг шаарддаг байж. Үүгээр зогсохгүй ийхээ ихэд захирангуй хадуу ханддаг байж нөхрөөсөө сар бүр цалинг авч өөртөө захиран зарцуулдаг байсан байна. Нөхөртөө халаасны мөнгө гэж багахан хэмжээний мөнгө өгдөг байсан байна. Цагдаа нар хосуудын чатыг сэргээхэд нөхрийг нь маш ядруухан мөнгөгүй түрээс цахилгаан усны төлбөрөж төлж чадахгүй байсныг олж мэдв. Муудаж урагдсан пүүзээ сольж чадахгүй олон удаа эхнэр ийхэд хандаж тусламж гуйсан зурвас илгээж байж. Ийм ядуу байдалд хүрсэн тэрээр сар бүрийн цалингийнхаа бүх мөнгийг ийхэд өгдөг байсан. Нөхөр нь хоол идэх мөнгөгүй байсан ч нас барах хүртлээр сар бүр 700 мянган воны даатгалын шимтгэл төлөх ёстой байж. Ийхээ 2017 оны 8 дугаар сард юуны нэрээр 6 даатгал худалдан авсан байна. Юуныг нас барсны дараа ийхээ мөн нөхрийнхөө амьдарч байсан түрээсийн байшингийн эзнээс 3 сая воны барьцааг нь авсан байлаа. Түрээсийн байшингийн эзэн хүртэл энэ хосуудын харилцаа ердийн бус болохыг анзаарсан байдаг. Тэрээр JTBC тэрэлцлэг өгөхдөө ингэж хэлсэн байна. Юуны хувьд эхнэр ийхээтэйгээ сард нэг удаа л уулздаг байсан. Харин эхнэр нь ирэх үртээ үргэлж нэг эрэгтэйг дагуулж ирдэг байсан гэж. Энэ нь нөхөр юуны амьдрал үнэхээр ганцаардмал харин ийхээ харилцаандаа үнэн ч ус байсныг илтгэж байна. Нэвтрүүлгийн баг юуны ихчтэй холбогдсон нэгэн гайхмаар сэжвэрийг олж мэджээ. Нөхөр юуны ихч хэлэхдээ тэр та нарт хэлээгүй гэж. Миний дүү огт сэлж чаддаггүй хүн. Сэлж чаддаггүй хүн яагаад 4 м өндөртэй хүрхрээний усаар үсрэх эрсдэл гаргах вэ гэв. Энэ асуулт юуны ихчийн сэтгэлийг байнга зовоож тухайн осол болсон өдөр чухам юу болсон нь бүр сэжигтэй санагдаж эхэлсэн байна. Ийхээгийн нөхрийн үхлийн шалтгааныг осол гэж албан ёсоор бүртгэсэн ч хэргийг мөрдөж байсан прокурорууд болон даатгалын компани зүгээс энэ хэрэгт илүү гүн гүнзгий утга өөр зорилго байж болзошгүй гэж хардаж эхэлсэн. Мөрдөгчд ийхээ болон Чү Хёнсу хоёрын харилцааг гүнзгий шалгахад тэд нөхөр юуны амьд байх хугацаанд ч нууцаар уулзаж байн холбоотой байсныг тогтов. Түүнчлэн тэд юуныг нас барахаас өмнөхөн даатгалын гэрээг шинчилж асар их мөнгөнд дүнтэй амь даатгалын нөхцөлд гарын үсэг зурулсан байна. Хамгийн аимшигтай нь хэргийн газарт байсан хэд хэдэн гэрч юуныг живж эхлэхэд ийхээ түүнийг аврах орлого хийсэнгүй харин ч эргэлзээтэй байдлаар холоос ажиглаж байсан гэж мэдүүлсэн. Нөхрийнхөө үхлийн дараа даатгалын мөнгө авах гэсэн ийхээгийн орлого эхэндээ амжилттай мэт санагдаж байна. Гэвч мөрдөн шалгалт гүнзгэрхийн хэрээр түүний үйлдэлүүд улам бүр ил тод болж эхэлсэн. Даатгалын компанийн нөхөн төлбөрийг зогсоож хэргийг дахин шалгахыг шаардав. Ийхээ болон Чү хоёрын харилцаа болоод нөхрийнх нь үхэлтэй холбоотой сэжиг бүхий бичлэг мессежүүд шийл гарч эхэллээ. Ингээд прокурорын зүгээс ийхээ болон Чү Хёнсу нарыг сэжигтнээр татаж шалгахаар шийдвэр гаргасан ч тэд аль хэдийн ор сурггүй алга болсон байна. Тэд хамтдаа урьдчилан зогтох төлөвлөгөө боловсруулан алга болцгооч. Хэрэгтнүүд мөрдлөгөөс цухтан Өмнөд Солонгосын хотуудыг дамжин нуугдсаар байв. Тэд өөрсдийнхөө нэрийг сольж түрээсийн байрнууд дамжин амьдарч бие биедээ итгэхөөсөөр аргагүй байдалд оржээ. Ийхээ гадуур бараг гардаггүй байсан бол Чү Хёнсу хаяа гадагш гарч хүнс цуглуулан ерөнхийдөө нийгмээс харилцаа холбоогоо хязгаарласан байна. Тэд оргон зайлах үедээ нийгмийн сүлжээ CCTV, утасны сүлжээ зэрэг бүхий л байдлаас тойрч гарахыг оролдож байв. Гэвч цагдаагийнхан тэдний араас алхам бүрийг нь мөрдөж алдаж болохгүй баримтуудыг цуглуулсаар байлаа. Ингээд хэдэн сарын дараа тэдний байршлыг эцэст нь тогтоож баримтлах ажиллагааг эхлүүлв. Цагдаагийнхан олон сарын турш мөрдөн мөшгөж мэдээлэл цуглуулсны эцэст 2022 оны эхээр ийхээ болон Чү Хёнсу нарыг Хуян хотод нуугдж байхад нь түрээсийн офисоос нь баривчилжээ. Харин энэхүү мэдээллийг ийхээгийн эцэг нь өгсөн бөгөөд охиноо цаашид хамгаалж чадахгүй төрсэн учраас түүний мэдээллийг цагдаа нарт өгсөн гэж тайлбарласан байдаг. Баривчлагдсан даруйдаа тэд өөрсдийгөө буруугүй хэмээн мэдгдсэн ч мөрдөн байцаалтын явцад сэжигтэй олон баримт нотолгоо ил болсон юм. Ийхээ өмнө нь даатгалын мөнгө авах зорилгоор хоёр ч найз залууга юунтай ижил төстэй байдлаар хохироож амиа алдахад хүргэсэн байж болзошгүй талаарх мэдээлэлж гарч ирв. Хамгийн сэтгэл сэртгийлгэм зүйл нь шинжээчийн баг юуны цогцыг задлан шинжилж үзэхэд живхээс өмнө түүнийг химийн бодисоор хордуулсан улмар илэрсэн байв. Түүний хоолнд хор хийж өгсөн байж энэ нь юуны үхэл осол байгаагүй харин урьдчилан сайдар төлөвлөсөн аллага байсныг нутагч эхэллээ. Байвшлагдсан ийхээ болон Чү Хёнсу нарыг эрүүгийн хэрэгт буруутгаж шүүх хурлын үйл явц эхэлсэн. Шүүх хуралд ийхээ өөрийгөө хэргийн холбогдлогүй гэдгийг баталгахыг хичээсэн ч прокурорууд түүний бүх үйлдэлийг наривчлан шалгаж баримтуудыг тайлбарлаж байв.
Тэрбээр юуныг амьд байхдаа хордуулсан болох нь эцсийн байдлаар тогтоогдож, даатгалын мөнгийг завших зорилгоор зохион байгуулсан гэмт хэргийг нь илчилсэн юм. Шүүх хурлууд дуусч ИИХ болон Чүү Хён Сун нарын хэргийг шийдвэрлэх цаг иржээ. Уг хэрэгт холбогдох шүүх хурал нийт 15 удаа болсон. Шүүх хурал болон мөрдөн байцаалтын явцад илэрсэн баримтууд дэлгэгдэх бүрт олон нийтийг цочирдуулж байсан. Энэ хэргийг хөндийдөх аллах хэмээн нэрийдсэн. ИИХ-г нөхрөө алсан мөн хэд хэдэн хүний амийг сүйтгэх зорилгоор даатгалын лөөвөр хийсэн гэж буруутхан бүх насаар нь хорхиал оноосон байна. Дээд шүүхээс анхан болон давзаалтах шатны шүүхэн шийдвэрийг баталгаажуулсан байна. Түүний хийсэн хэргийг авч үзэхэд ИИХ-гийн бүх үйлдэлөө сэтгэл зүгээрээ ч зорилгоороо ч хүнд гэмт хэрэг байсан гэж шүүх баталж хүнд ял оноосон юм. Харин түүний нууц амраг Чүү Хён Сун өөрийн оролцооны төлөө хариуцлага хүлээж шүүхийн шийдвэрээр 30 жилийн хорхиал үүн дотроо 20 жилийн турш цахим гав зүүх ялыг авсан билээ. Бас Инчоны гэр бүлийн шүүх Талигач Юуны гэр бүлийн хүсэлтийн дагуу ИИХ болон Юуны гэрлэлтийг хүчингүйд тооцсон. ИИХ одоогоор Өмнөд Солонгосын Сувон хотын шоронд хоригдож байгаа. ИИХ олон нийтийн нүдэнд сэжигтнээр зарлагдж энэ нь сурвалжлагдсны дараа Солонгосын интернет хэрэглэгчид түүний өнгөрсөн амьдралыг ухаж 20 жилийн өмнө зурагтаар гарч ирсэн бичлэгийг нь олж олонд хүргэсэн байна. 2000-ад оны ихэнх үед түүний гэр бүл MBC телевизийн Хайрын ордон нэртэй нийгмийн халамжийн хөтөлбөрт оролцож байсан байна. Тус нэвтрүүлэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлд тусламж үзүүлэх зорилготой байв. Тэр үед ИИХ ердөө 11 настай байсан бөгөөд жирийн нэгэн охин байв. Нэвтрүүлгийн хөтлөгч түүнээс чи том болоод ямар хүн болохыг хүсэж байна вэ гэж асуухад ИИХ хариулахдаа би хүмүүст тусалдаг хүн болохыг хүсэж байна гэж хэлсэн байна. Түүний үйлдсэн хэрэг нэгэн аимшигтай түүх болж Өмнөд Солонгосын нийгэмд сэтгэл зүйн сөрөг нөлөө үзүүлсэн. Энэхүү хэрэг нь олон нийтийн анхаарлыг татаж хүний эрх шударгаас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа зэрэг асуудлуудыг хөндөж байсан. Өмнөд Солонгос даатгалтай холбоотой хүн амны хэрэгүүдтэй өдийг болтол тэмцээр байгаач энэ мэд аимшигтай хэрэгүүд ар араасаа хөрсөөр байна.